блог подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид та бүхэнд ногоон барилга болон түүний гэрчлэгээжүүлэлттэй холбоотой мэдээллийг хүргэхээр ярилцсан хүний подкаста үзүүлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр хэдхэн жилийн өмнө ногоон барилга гэдэг ойлголт хэн нэгэн хэрэгжүүлэхэд их төвөгтэй, хэцүү, шаардлага өндөртэй гэдэг ойлголттой байсан бол өнөөдөр ногоон барилга гэдэг зүйл бараг шаардлага шахуу болж хуурсан байна. Тэгэхээр ногоон барилга гэдэгт ер нь чухам юуг ойлгох, ногоон барилга гэдэг зүйлийг өөрийнхөө төсөл төр хэрэгжүүлснээр, нэвтрүүлснээр девелопер хүнд ямар үр ашиг өгдөг. За түүний дараа тухайн үйл хөдлөлтөрөнгийн эзэмшигч, түрээслэгч, худалдан авагч, оршин суугч ногоон барилгаас ямар давуу талуудыг хүртдэг тухай бидний ярилцлагаас сонсоорой. За эхний асуулт маань ногоон барилга гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгээс эхлэе гэж бодож байна. Байгаль орчинд ээлтэй барилгыг л зөвхөн ногоон барилга гэж хэлээд байна уу? Эсвэл энэ бас дутуу ойлголт уу? Ер нь улс орон болгон өөрсдийн гэсэн ногоон барилгын тодорхойлттой байдаг. Монгол улсад бол хараахан тухайн тодорхойлт манд байдаггүй. Гэхдээ дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс болохоор ногоон барилга гэдэг нь төлөвлөлтийнхээ үе шатнаас ахуулаад угсралтын үе шат, за тэгээд ашиглалтын үе шат, нураах үе шат гэдэг энэ барилгын бүхэл бүтэн үе шат нь байгаль орчин болон хүн дэлтэй тухайн газар нутгийнхаа онцлогт тохирсон барилгыг хэлнэ гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө амархнаар ойлгох юм бол байгаль болон хүнд аль алинд нь нээлттэй байх шаардлагатай байх нь тухайн газар нутгийнхаа онцлогт тохирсон барилгыг бол хэлдэг гэж байна. За байгаль болон хүн дээлтэй гэдгийг хар ухаанаар төсөөлж болох юм. Тэгвэл тэр тухайн орон нутгийнхаа онцлог тохирсон гэдгийг одоо юу гэж ойлгох вэ? Жишээлбэл Монгол улсад бол эрсдэс уур амьсгалтай байдаг те. Тэгэхээр дулааны зайлшгүй шаардлагууд бол маш өндөр байдаг. За чиглэг уур амьсгалтай газар гэх юм бол нөгөө хөгцсний контролч гэдэг юм уу те. Тэдгээр зүйлүүд нь жишээлбэл Монголд чиглэг уур амьсгалтай газрын ногоон барилгын стандарт бол хараахан тохиромжгүй байх нь те. Яагаад гэвэл биднэрт барилгат маань тийм их хөгц байдаггүй ч юм уу. Тэрийг хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр газар орон нутаг болон өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Тухайн онцлогийн шаардлагат тохирсон гэрчлэгээжүүлэлт юм уу шаардлагуудыг ногоон барилгын стандартад нийцүүлснээр тэрийг бол хэлж байна. За тэгэхээр Монголд сүүлийн үед ялангуяа офисын барилгууд сүүл рүү бүр орон сууцнууд хүртэл бүтэн шилэн фасадтай болж байгаа. За тэгэнгүүт сэргийгт хэрчм хүчний мэргэжилтнүүд бол жилийн 365 хоногийн бараг 300 орчим нь нартай байдаг улсыг Монгол гэж хэлдэг. Тэр утгаараа шилэн фасад Монголд нөгөө орчин нөхцөлтойгоо тохиромжтой гэдэг ангиллалд тохирох уу? Эсвэл энэ тухайн нөгөө шилэн фасадныхаа чанар болон үзүүлэлттэй холбоотой асуудал. Яг үнэ. Тэгэхээр мэдээж төсөл болгон өөр яг Монголд бол тохирохгүй гэдэг бол бидний шууд хэлж болох тийм асуудал бол биш. Инженерийн шийдэл. За тэгээд бол материалууд бол маш сайн өөр шийдлүүдтэй материалууд бол гарсан байж байгаа. За шилэн дээр бол шилэн фасадны хувьд хамгийн өндөр чанартай 3 давхар 4 давхар ган шил байна. Дотгошоогоо бол ингээд нэг их дулаан алдахгүй гаднаасаа бол нэг халаад авахгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ маань яг тухайн захиалагч, төсөл хэрэгжүүлэгч ямар материалыг хаанаас сорсож байгаа вэ гэдгээс шалтгаалж байгаа. Тийм. За хэдийгээр Монгол улсад бусад хөгжсөн гэдэг юм уу улс орнуудтай харьцуулахад ногоон барилгын стандарт гэдэг юм уу тийм зүйл боловсруулагдаж нэвтрээгүй байгаа хэдий ч энэ салбарт ажилдаг танай компанитай уялдуулаад асуухад Монголд ер нь ногоон барилгын ямар стандарт байвал тохиромжтой гэж үзэж болох вэ? Монголд ногоон барилгын стандарт дөнгөж сая гарсан байгаа. Энийг болохоор best гэдэг стандарт байгаа. Тэр болохоор Монголын ногоон барилгын зөвлөлөөс бас айгүй олон жил боловсруулсны эцэст гаргасан байгаа. Гэхдээ одоогоор бол хараахан барилга болвол тухайн стандартыг бол аваагүй байгаа. Гэхдээ тун удахгүй бол авах бах. Экспертүүд, аудиторууд бол бэлтгэгдээд ингээд явж байгаа. Энэ бол маш том саашаалтай зөвлөдийн нэг байгаа. Тэрнээс өмнө манай компани үйл ажиллагаа эхлээд
Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй гэрчлэгээжүүлэлтүүд байдаг. За тэрний тэдгээрийн хамгийн алдартай, нэр хүндтэй, хэрэгцээтэй гэсэн 18 гэрчлэгээжүүлэлтэд манай компани зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. За Монголд байгаа зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ихэнх компаниуд маань дандаа лидийг авсан байна. Лидийг яагаад Монголд нутагшуулаад байгаа вэ гэхлээрээс Америкийн одоо ногоон барилгын зөвлөлөөс гаргасан Америкийн гэрчлэгээжүүлэлт гэхдээ уур амьсгалын хувьд эрсдэс Монголтой ч адилхан газар байгаа, дулаанч газар байгаа. Тийм учраас Монголд одоо арай илүү тохиромжтой байгаа нь нэгдүгürt лид байгаа. Хоёрдугаарт лид гэрчлэгээжүүлэлт болохоор дэлхийн номер 1 барилга тал руу чиглэсэн гэрчлэгээжүүлэлт гэж ойлгож байна. За. Хоёулаа тэр лид гэдэг стандартын хувьд Монголд тохирох зүйл заалтыг яривал нэлээд чамгүй хугацаа болох бах тий. За тэрийг асуухаас өмнө эсвэл тэрийг ойлгуулахын тулд хэд хэдэн нэг суурь асуулт асууж ил та. Монгол улсын үйл хөдлөх хөрөнгийн салбарт энэ ногоон барилгын стандартыг хангасан гэх үү, түүнтэй ижил нөхцлүүдийг хангасан гэх үү, эсвэл гэрчлэгээ авахд ер нь төслүүд ямар одоо шинж чанарыг эсвэл ямар зүйлийг хангах гэж илүү их хүчил чармаалт гаргаж байна вэ? Энэ маань ер нь нэлээд том ойлголт болчиход байгаа. За яагаад вэ гэхлээрээс төсөл болгон өөр. Тухайн төслийг хэрэгжүүлж байгаа компани болгон өөр. Тэгэхээр нэгдүгээрт ногоон барилгын гэрчлэгээжүүлэлт авахын тулд авмаар байгаа бол хамгийн эхлээд тухайн төслийнхэн зорилгыг тодорхойлох хэрэгтэй болчихж байгаа. Яагаад бид нэр ногоон барилгын гэрчлэгээ авах гэж байгаа вэ? Тэ? Бид нэр банкны зээл авах гэдэг юм уу? Хөрөнгө оруулагч татах гэдэг юм уу? За эсвэл бол ажилчдаа ч юм уу тэ өөрсдөө сайхан эрүүл орчинд амьдрах гэдэг юм уу гэдэг хамгийн нэгдүгээрт өөрсдөө одоо зорилгыг тухайн төслийн зорилгыг тодорхойлох нь. Хоёрдугаарт компанийнхаа зорилгыг тодорхойлох нь. За энэ нийцлийн дагуу нөгөө нэг 200 гэрчлэгээжүүлэлтүүдээсээ сонгох нь шүү дээ. За энэ нь манай төсөлд илүү тохиромжтой байна гэдэг. Тэгэхээр энэ дээр бол яг энэ тэр гэж шууд хэлэхээсээ илүүтэйгээр нөгөө 200 гэрчлэгээжүүлэлтундаас манай компани нийцэлтэй энд гэрчлэгээжүүлэлт илүү тохирч байна. Зорилготой энэ гэрчлэгээжүүлэлт байвал илүү зүгээр юм байна гэсэн одоо нийцлийг эхлээд харах нь байна тий. За тэгвэл яг наадахтай ч уялдуулж асуухад таны хэлснээр төслийн зорилго болон компани зорилгоос болоод ногоон барилга гэрчлэгээжүүлэлтийг сонирхож байгаа газар байна уу? Эсвэл зүгээр л маркетингийн хувьд ялгарл үүсгэх одоо зорилгоор буюу одоо ижил төсөөтэй төслүүдээс ялгаатай маркетингийн хувьд илүү онцлог харагдах зорилгоор ногоон барилгын нэг шалгуурыг хангаж хийчих гэдэг юм уу? Эсвэл тийм зорилгоор сонирхоод байна уу? Аль нь. За тийм зорилгоор аль зорилгоор сонирхоод манай компаниг зорж ирж байгаа хүмүүст бид нэр хамгийн эхлээд сургалт өгдөг. Эхлээд хэдүүлээ ойлголтоо нэгдэх нь тий саяны ярьсанчлан ногоон барилга гэж юу вэ? За ногоон барилгын элементүүд нь эхлээд ямар байх вэ? Төсөл болгон өөр зорилготой, төсөл болгон өөр байгаа учраас заавалчгүй одоо юу гэдэг чинь сэргээгдэгч мөч ашиглах шаардлагатай. Эсвэл саарл усыг ашиглах шаардлагатай гэдэг ч юм уу тийм байх албагүй. За бүр баригдсан байгаа барилга дээр хүртэл гэрчлэгээжүүлэлт авч болдог. Тэгэхээр төслийн бас аль ч үеийн шатанд авах боломжтой. Тэгэхээр эхлээд яг мэдээж маркетингийн зорилготой ч юм уу эсвэл зөвхөн зээл авах чиглэсэн зорилготой хурж ирсэн компаниуд маань ойлголтоо аваад дараа нь тухайн нөгөө зорилго төслийн зорилго компани зорилгоо нийцүүлээд за энэ гэрчлэгээжүүлэлт авал болох юм байна гэдэг ойлголтыг 1-2 уулзалтын дараагаар болвол ерөнхийдөө сонгодог. Яагаад гэвэл Монголд энэ ойлголт харьцангуй шин байгаад байна тийм. За тэгэнгүүт хэрэглэгч талаас нь бодоод үзэхээр хэдийгээр одоо Монгол хүмүүс байгалыг шүтдэг. За жишээ нь хар усанд сүү хийж болохгүй гэж одоо сүү утгасан шангаараа ус утгадгүй ч гэдэг юм уу. Бүр ийм хэмжээнд хүртэл байгалыг илүү хүндэлдэг хүмүүс. Гэтэл яг одоо ногоон барилгын элементүүдийг шингээсэн бүтээгдэхүүнүүдийг тийм элемент шингээгүй бүтээгдэхүүнээс арай өндөр үнээр худалдаж авах хэмжээнд төлөвшөж амжаагүй юм байна гэж заримдаа анзаарэгддэг л да. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч нөөрөө ялгарл байна уу? Эсвэл үнэхээр гой зорилгын хүрээнд тэрийг сонгоцсон байдаг. Гэтэл тэр нь худалдан авагчдад таалагддаг тэр дүр зураг одоо Монголд тэр төлөвшсөн юм бэ. Тэрийг ойшоож үздэг хэрэглэгч нар байна уу? Мэдээж байгаа. Гэхдээ
одоогоор бол маш цөөхөн байна. Яагаад гэвэл биднэрт хангалттай ногоон барилга нэгдүгürt байхгүй байна. Ногоон барилгын гэрчлэгээтэй ногоон барилгууд олон болоод ирэхээр хүмүүс одоо өөрсдөө яг юу хүсэж байгаа ч ихний ээлжинд мэдэхгүй байгаа шүү дээ. Би одоо яг ногоон гэхээр ямар барилгат баймаар байгаа, ажилмаар байгаа, амьдрмаар байгаа гэдгээ өөрсдөө мэдэхгүй байгаа учраас тэр шаардлагыг одоо девелоперуудад тавьж чаддаггүй гэдэг ч юм. Тэгэхээр одоо девелоперууд илүү ногоон барилгыг олон болгочихж бид нар ногоон барилга юм байна гэд хэрэглэгчдэд тухайн шаардлагыг тавьж эхлэх нь байна тий. Тэгэхээр яг одоогоор бол хангалттай биш байгаа нь угаасаа бид нарт хангалттай ногоон барилга байхгүй байгаа. За тэгэхээр шулуухан асуухад одоо ашигын маржныг өндөр байлгах зорилго орж гэдэг юм уу? Энэ байдалд хандлаггүйгээр ирээдүйдээ эрэхтэй ирээдүгөө сайн сайхан гэж төсөөлж байгаа девелопер бол ашиг гэдэг зүйлийг түр хоош нь тавьж агаад хэрэглэгч нарын хувьд байгаль экологи болон өрсөлдөд нээлттэй тэр шийдлүүдийг зоригтойгоор нэвтрүүлж байж энэ салбар хөгжих юм байна гэж ойлгож болох уу? Тийм тэгтээ ашиг маань бас хамт явж байгаа. Ногоон барилга гэдэг маань ерөнхийдөө мэдээж гэрчлэгээжүүлэлтээсээ өөр боловч ихэнх үед бид ногоон барилга байгаль орчин дээлтэй хүн дээлтэй гэдэг маань энэ зөвхөн эрүүл мэнд талаасаа биш бас ашигын талаасаа бид нар ярьж болно. За хамгийн эхлээд одоо яг хүмүүсийн энэ бас нэг буруу ойлголт байдаг л да. Ногоон барилга болохоор маш өндөр үнэтэй болоод байдаг гэдэг ч юм уу. Мэдээж эхний ээлжний зардал жоохон өндөр гардаг. Бид нар нэгдүгээрт өөрсдөө үйлдвэрлэгч орон биш. Хоёрдугаарт ногоон барилгын гэрчлэгээжүүлэлт ч юм уу зөвлөх үйлчилгээ авна гэж одоо тооцоолдоггүй. Тэгэхээр эхний ээлжний зардал ялтч өндөр гараад байна. Тэрийг нөхөх бүрэн боломжтой. За хамгийн эхлээд барилга маань барьж эхлэхээс өмнө төлөвлөлтийн үе шатанд явж байхдаа хэдүүлээ зээл, ногоон зээл. За эсвэл бол хөрөнгө оруулалт авах бүрэн боломжтой. За тухайн барилга маань ашиглалтанд орлоо, эрчим хүчээ хэмнэлээ, усаа хэмнэлээ, хэрэг хэмнэж байгаасаа шалтгаалаад бид нар ашиглалтын зардлыг бууруулад тэр байтугай тэр маань ингээд эргээд ашиг болоод ороод ирэх боломжтой тий. За тэгээд мэдээж сүүлд нь болохоор тухайн үл хөдлөх хөрөнгийн үнц нь энгийн барилгатай харьцуулах юм бол мэдээж өндөр байна. Тэгэхээр ашиг маань бас давхар явж байгаа. Бид нар яг ихний ээлжинд жоохон өндөр зардал гаргадана. Гэхдээ бүр төлөвлөлтнөөсөө эхлэх юм бол бүх юмнуудаа тэзүүндээ тусгаад явчих юм бол зардал болвол айхтар өсөхгүй. За тэгэхээр ийм барилга барьж байгаа компаниуд тухайн үйл хөдлөх хөрөнгөний property management-ийг хийх тохиолдол Монголд бол тун ховор. Нөгөөтэйгүр цахилгаан болон халуун ус түүний хэрэглээтэй холбоотой зардлыг барилгын одоо эзэн гэхүү барилга барьсан эзэн хянах боломж Монголд бас хязгаарлагдсан бол энэ утгаар нь бодохоор тухайн барилгыг эзэмшиж байгаа түрээслэгч байна уу, худалдан авсан оршин суугч байна уу, тэр хүний хувьд л ирээдүйд гарах зардлын бууралт ажиглагдах юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр барилга барьсан девелоперт энэ яг ямар ашигтай юм бэ? За мэдээж тухайн одоо барилгыг зарж байгаа, эсвэл түрээслүүлж байгаа. За үүний хувьд бол арай жоохон өндөр байна тий. Гэхдээ тэрнээс илүү заримдаа бараг ингээд нөгөө мөнгөн дүнгээр үнэлэгдэхээргүй маш их туршлага үнцэн тухайн одоо захиалагч девелоперт бол ирдгээ. Энийг бол яг одоо Монголд байгаа ногоон барилгын одоо гэрчлэгээжүүлэлт авсан компаниудаар бол би одоо бүрэн баталж чадчихжээ. Тэгэхээр яг зөвхөн тухайн эцсийн хэрэглэгч буюу тэр хэрэглэгчд маань л ашигтай биш. Ер нь бол илүү бараг тэр одоо захиалагчдад те девелоперуудад илүү ашигтай байгаа тал бол илүү одоо бол ажиглагдж байгаа. Тэрийг тодруулж болох уу? Жишээ нь тэднэрт ямар үр ашиг ирээд байгаа юм бол? За хамгийн эхлээд болвол нэгдүгürt ногоон барилгын одоо туршлага авч जैन те ногоон барилгыг тэр хүмүүс захиалаад барьж чадчихжээ те. За зөвлөх үйлчилгээ авснараа болвол одоо эхнээс нь дуустал нь тухайн зургийн шатнаас дуустал нь за тэгээд тухайн барилга ашиглалтанд ороод ивэн нураах шат хүртэл нь тэр хүмүүс ногоон барилгыг ямар барилга вэ гэдгийг одоо нэгдүгürt мэдэж байна. За хоёрдугаарт нь болвол маркетинг болон брендинг ер нь бол за энэ бол ингээд өрсөлдөгчдөөс илт ялгарч байгаа тий. Өрсөлдөх чадварыг бол нэмэгдүүлж байгаа. Тэгээ ганцхан өрсөлдөгч биш
түншлэлийг бас авчирч байгаа. Бид нэр ерөнхийдөө яг уу ногоон барилгын гэрчилгээ авснараа ногоон барилгатай болсноор гадны хөрөнгө оруулагчтай нэг хэлээр ярьж гин гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн одоо юм батлах шаардлага байхгүйгээр одоо жишээлбэл лид гэрчилгээ авлаа гэж бодоход Америкийн ногоон барилгын зөвлөлийн вебсайт руу ороод тухайн барилга маань хэдэн оноогоор ингэж авсан байна гэдэг маань тухайн одоо захиалагчид ерөнхийдөө ямархуу одоо ажилласан бэ гэдэг тэрүүгээр харж болно. За тэгээд бид нар ногоон барилга барьчлаа. Ногоон барилгатай болчихж байгаа бол дотгошоогоо бас айгүй хөрчлөгдсөн байна л да. Мэдээж би ногоон барилга барьж байгаа юм чинь би доктортой хөгжлийн тайлан манай компанигаа гаргаж болохгүй гэж. Тэ бид нэр энийг барьсан юм чинь. Доктортой хөгжлийн тайлан гэдэг чинь бас л айгүй одоо том тухайн компани портфолионуудын бол нэг байж байгаа тийм. Ингэж бид нар байгаль орчиндөө нөлөөллөө, ингэж хүндээ нөлөөллөө, ингэж эдийн засагтаа бид нар нөлөөллөө. Тэгэхээр буцаад ирж байгаа тэр одоо үр ашиг нь бол би бол мөнгөн дүнгээр одоо үнэлэгдэхэргүй том үр дүнгууд бол авчирч чаддгийм байна гэдгийг ялангуяа Монгол шиг юм тий улсад болвол гэд харагдаж байна. За та дөрөв яриандаа дурдсан төслийн одоо эхний шатаас энийгээ төлөвлөх юм бол зээл авах хөрөнгө оруулалт татах боломжтой гэсэн. Тэгэхээр угаасаа ногоон барилгаар анх төслөө хөгжүүлээд тэрийгэ барьж байгаа төсөл хэрэгжүүлэгчид хөрөнгө оруулалтын болон зээлийн ямар боломж үйдэг вэ? За Монголд болвол бүх банкуд бол мэдээж ногоон зээл өгч байгаа тийм. За ногоон зээл бол энгийн зээлтэй харьцуулах юм бол хүний хувьд бага одоо нөхцөлийн хувьд бол хамаагүй уян хатан байж байгаа. За тэгээд гадны компаниуд байж байгаа тий EBRD, ADB. За тэгээд донор төслүүд байж байгаа тий Green Climate Fund, Green Bond гэдэг ч юм уу. За эдгээр хөрөнгө оруулагч эдгээр одоо зээлүүдийг зөвхөн ногоон барилгын гэрчилгээжүүлэлт авна гэж төлөвлөснөөрөө ерөнхийдөө эхний ажлын 50-60% нэгтчихэж байгаа. За үлдсэн 40% нь тухайн компани профайл одоо портфолиогоос шалтгаалаад хэдэн хувийн зээл авах уу те одоо за хэр их хөрөнгө оруулагч татах уу гэдэг маань тэндээс шалтгаалж байгаа. Тэгэхээр ногоон барилга маань яг одоогийн байдлаар бол ялцчихгүй хамгийн одоо hot сэдвүүд болон одоо хөрөнгө оруулагчдын хамгийн сонирхож байгаа зүйлүүдийн нэг нь бол ялцчихгүй болж байгаа. Тэртээ бид нар барилгагүйгээр одоо өдөр өнгөрнө гэж байхгүй те хүний амьдралын салшгүй нэг хэсэг бол барилга байж байгаа. Бид нар амьдралынхаа 90% барилга дотор өнгөрөөж байгаа учраас энэ за зээл нь жирийн ногоон биш зээлтэй харьцуулахад хүүний хувьд хэдэн хувиар бага гэдэм бол тэр бол компаниас өөр банкнаас болоод өөр байгаа ялгаатай байгаа. Тийм. Гэхдээ одоо юу гэдгийг нийт 1.5 байдаг бол ер нь бол ногоон 1 байдаг ч гэдэг юм уу нэг тийм баримжаа стандарт хувь байх. Яг одоогоор надад бол алга. Тийм одоо тухайн компаниас шалтгаалаад тухайн банкнаас шалтгаалаад өөр байж байгаа. За тэгвэл энэ дараагийн асуулт. Одоо яг миний ногоон барилгын талаарх ойлголт хязгаарлагдмал байж магадгүй. За жишээ нь ингээд хөдөлгөөн мэдэрдэг гэрэл тавих. Гар мэдэрдэг, гарын хөдөлгөөн мэдэрдэг усны одоо синк тавих. Энэ одоо ногоон барилгын нэг элемент мөн үү? Мөн. За тэгвэл лид гэдэг одоо маш олон гэрчлэгээ байдаг гэж та хэлсэн. Лид дотроо баг дунд дээд гэдэг ч юм уу юм ангиллууд байдаг. Лидийн хувьд ярих юм бол лид маань 6 төрөлтэй. За лидийг альч барилгын төсөлд бол авч болно. За хамгийн ихнийх нь бол BDC буюу Building Design and Construction. Зураг төсөл маань шинээр эхэлж байгаа барилгын нэг аав. Одоо яг төлөвлөд явж байгаа. Хоёрдугаарх нь болохоор IDC буюу Interior Design and Construction. Каркас нь босцсон. За эсвэл бол хуучин барилгын каркасыг ашиглаад барих гэж байгаа зөвхөн интерьер зураг төсөл нь үлдсэн байгаа. Одоо их засвар хийх гэж байгаа ч юм уу тийм барилга авч болно. Гуравдугаарх нь Operation and Maintenance буюу O&M. За энэ дээр болохоор аль хэдийн баригдчихсан байгаа барилга авч болно. За одоогийн ингээ бүх барилгууд орж ин тий. За дөрөвдүгээрх нь Neighborhood Development буюу хөршийн хөгжил. За энэ дээр бол мэдээж хотхны хэмжээнд Монголд барьж байгаа жижиг юм барилгууд авч болох нь. За эсвэл амралт сугаалгын газрууд авч болно. За 5 6 дугаарх нь гэр буюу хувийн орон сууц, хот буюу хотхон гэдэг. Ийм 6 төрлөөр авч болох нэ. Тэгэхээр лидийг бол барилгын альч төрөлд авч болно. За тэгээд лид маань 4 зэрэглэлтэй.
40-49 авах юм бол certified, 50-50 авах юм бол silver, 60-70 авах юм бол gold, 80-аас авах юм бол platinum гэдэг. Тэгэхээр эдгээр зэрэглэлүүд, эдгээр төрлүүд маань бүгдээрээ бие биенээсээ шал өөр. Яг уу хүнд бол яг адилхан лид гэдэг гэрчлэгээжүүлэлт харагдаад байдаг. Гэхдээ яг одоо дотор нь ороод одоо тухайн төрлүүдээс нь авч үзэх юм бол бүгд өөр өөр байж байгаа. Тэгэхээр энэ чеклист шиг юм байна шүү дээ. Тэр 40-45-ыг хангах юм бол certified гэдэг. Тийм нийтдээ 110 оноотой. Тэгээд тэндээсээ одоо манай төсөл маань өөрсдийнхээ нөгөө зорилгоо тодорхойлсон, онцлогоо тодорхойлсон байгаа юм чи за бид нар энэ оноолоо зорих нэ гэд оноонуудаа цуглуулж одоо авдаг гэж ойлгож байна. Тэгэхээр тэр шалгуур одоо тэгвэл ингээм Монголд авч байгаа үйл хөдлөх хөрөнгийн төслүүдийн хувьд алийн түгээмэл их аваад. За яг одоо авцсан байгаа төсөл гэх юм бол хамгийн анхны лид гэрчлэгээжүүлэлттэй барлага MMS Green Building гэж байж байгаа. Тэр маань болохоор BDC буюу хамгийн одоо анхных нь бүр зураг төслөөс нь хэлсэн. За тэгээ Platinum буюу хамгийн дээдлийн оног авсан энэ гэрчлэгээжүүлэлт 82 оноо авсан байгаа юм барлага байгаа. За дууссан байгаа хоёр барлага маань нэг нь Хаан банкны Хаан Тавар байгаа. Нөгөөх нь Голомт банкны хөрөнгийн бирж ажиллах Two Office байж байгаа. Тэгэхээр за одоогоор бид нар дээр болвол яг явагдаж байгаа 10 хэдэн төсөл байж байгаа. Тэрний ихэнх нь BDC болон IDC. Тэгэхээр ихэнх нь шинэ барилга эсвэл бол одоо каркас нь босцсон байгаа барилга дээр интерьерийг хийж байгаа барилгууд гэсэн үг. За тэгэнгүүт Монголд үйл хөдлөх хөрөнгийн салбарт байгаа үйл хөдлөх хөрөнгийн төслүүдийг өндөр зэрэглэлийн, бизнес зэрэглэлийн, дундаж зэрэглэлийн, стандарт зэрэглэлийн гэж ер нь бол 4 ангилаад байдаг. Тэгэхээр энэ зэрэглэлээр нь хувааж үзэх юм бол танай гэрчлэгийг сонирхож байгаа барилгууд аль зэрэглэлийнх байна вэ? Ихэнх нь бол gold. Тэг нь өндөр зэрэглэлийн байшингууд гэсэн үг тийм. За тэгэнгүүт нэг ийм ойлголт байдаг. Одоо price justification гэдэг ойлголт байдаг. Мэдээж хин өөрийнхөө ямар ч одоо зарж борлуулж байгаа, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг ямар үнээр үнэлэх нь тухайн газрын эрх. Тэгэхээр тэр дээр justification буюу яагаад ингэж үнэлэгдэж байгаа юм бэ гэсэн тайлбар байх хэрэгтэй тийм. Тэгэхээр тэр тайлбар дээр одоо тайлбар олохын тулд бас ногоон барилгын гэрчлэгэлжүүлэлтийг сонирхдаг байгууллага байх уу? Эсвэл тэр одоо үнийн тайлбарт ногоон барилгын гэрчлэгээ тусалдаг уу? Мэдээж. За. Ер нь бол ногоон барилгын гэрчлэгээ гэдэг маань тэрцэгээрээ л одоо justification тий нотлогоо гэсэн үг. Тэгэхээр тэрийг одоо нөгөө нэг бид нэр ийм эрчим хүчний хэмнэлттэй, ийм усны хэмнэлттэй гэж тайлбарлах шаардлагагүйгээр угаасаа лид гэрчлэгээжүүлэлт маань өөрөө нотлоод өгч байгаа. За өөр ямар ч байдیں۔ Тий Brian байт юм уу, Well байт юм уу. Тэр гэрчлэгээжүүлэлт маань нотлоод өгч байгаа гэсэн үг. За тэгвэл тэр нөгөө гэрчлэгээний одоо тик болж байгаа хичнээн үзүүлэлтийг хангаж байгаа гэдгийг яг юугаар хэмждэг юм бэ? Жишээ нь бид нэр ийм гэрэл сонгоцсон гэдгээ гэрээгээ үзүүлдэг юм уу? Эсвэл худалдаж авсан байгаа бараагаа харуулдаг юм уу? Яаж та нар тэрэнд нэрээ надад чи яг энэ шалгуурыг хангасан бүтээгдэхүүн түүхэд мөн байна гэж итгэж тэр нөгөө оноог нь өгдөг юм. Материалын хувьд бол за бид нар бол оноог нь за өгдөггүй. Ер нь гэрчлэгээжүүлэлтийн талаар нэг жоох яриад өгчээ. Ногоон барилгын гэрчлэгээжүүлэлт гэдэг нь тухайн барилгын тогтвортой байдлын гүйцэтгэлийг үнэлэх хэрэгсэл гэж байгаа. Sustainability юм байна тий. За тухайн барилгын гэрчил за жишээлбэл лидийг Америкийн ногоон барилгын зөвлөлөөс гаргасан. Тухайн гэрчлэгээжүүлэлтийг өгдөг газар нь GBCI буюу Green Business Certification Inc гэдэг газар өгдөг. Тэгэхээр одоо өөртөө гаргачаад өөртөө өгдөг байх нь тий. Өөр газар өгдөг байх нь 3 дахь чиглэлгээд. Тэрийг авахын тулд заавалчгүй зөвлөх үйлчилгээний компани эсвэл экспертээр дамжуулаад одоо бид нар шиг хүмүүсээр дамжуулаад авдаг гэж ойлгож болно. За тэгээд тухайн одоо лид дээр бол ингээд 110 оноо хүртэл байж байгаа гэдгсэн тийм эхний ээлжинд бид нар ингээд за ийм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ийшээ за gold руу зорио гэж зорихоор боллоо. За материалын тал дээр яаж тухайн одоо материалыг энэ ногоон байна болж байна болохгүй байгаа вэ гэдгийг одоо нотолдог вэ гэхлээрээс үзүүлэлтүүд өгдөг. Тухайн барилгыг хийж байгаа газрын
гарал үүслийн гэрчлэгээ. За тэгээд тухайн барилга нь ямар материал байгаагаас шалтгаалаад гэрчлэгээнүүд байдаг. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө орц найрлагын л харна, гэрчлэгээтэй үгүйг л харна гэсэн үг. Тэгэхээр яг хоёр адилхан одоо жишээлбэл шил байлаа гэж бодъё те. Энийг хямдханаар авах нь уу, үнэтэйгээр авах нь уу? Тэр нь болохоор тухайн захиалагчийн худалдан авч байгаа хүмүүсийн одоо сонголт байх нь байна. Тэгэхдээ хамгийн гол нь гэрчлэгээтэй адилхан одоо гарал үүслийн гэрчлэгээний юм байх хэвээр орц найрлагын юм байх хэвээр. За тэгээд биднэрт бол материалаа төврийг өгнө. Тэрэн дээр болж байна, болохгүй байна гэдгийг нь бол шаардаад одоо хэлээд явчихна гэж ойлгож байна. Тэгэхээр тэр 3 дахь читгээд хөндлөнгийн хяналтыг хийхдээ тухайн төсөл төр ашиглагдж байгаа бараа материалыг нөгөө шалгуур хангаж байгаа бараа материал мөн эсхийг хяндаг гэсэн үг. Платформ байдаг. Arc гэдэг одоо лидийн юм платформ байж байгаа. За яг дан ганцхан материал гэх юм бол Origin гэдэг бас вебсайт ч байдаг. Тэрэн дээр одоо тухайн материалынхаа үзүүлэлтүүдийг оруулаад тэгээд яг үнэн тэгээд энэ одоо материал маань ногоон материал мөн байна. Гэрчлэгээжүүлэлтэн шаардлага хангаж байна, хангахгүй байна гэдгийг шалгачиж болно. Гэхдээ материал маань зөвхөн нэг үзүүлэлт байж байгаа тийм. За тэгвэл өөр ямар үзүүлэлтийг бас анхаарч үзэх хэрэгтэй. За түрүүний хэлсэн 6 төрлөөс одоо жишээлбэл BDC бол ингээд 9 ангиллалтай байж байгаа. Бас дотроо. Тийм дотроо тий. Бүгдийн дуртай ерөнхий ойлголт өгөх. Эрчим хүч баавар амьсгал, за дотоод агаарын чанар байна, ус байна, бүс нутгийн давуу чанар байна гэдэг ч юм уу. Одоо эдгээр ангиллуудаас хамаарна. За тэгвэл ихэнх нь бизнесийн буюу corporate зэрэглэлийн төслүүд байгаад байна л та. Ер нь residential буюу орон сууцны төсөл төр ногоон барилгын элементүүдийг хангасан гэрчлэгээ авсан байшин байдаг болов? Монголд явагдаж байгаа хэд хэдэн төслүүд байж байгаа. Яг гэрчлэгээгээ болвол гар дээр авсан pre-certification авсан нэг төсөл байгаа. New City байгаа тийм leading pre-certification авсан. За. Тэгээд тэрийг нөгөө оршин суугчтай их үү, эцсийн хэрэглэгчтэй их үү, үр ашиг хүртэх гэж байгаа хүмүүстэй хэр ойлгуулж, таниулж, сурталчилж явах шиг байна. Та анзаарч үзсэн үү? Ер нь гайгүй байх шиг байл шүү. Тий. За анх одоо төслийг ногоон биш байдлаар хэрэгжүүлэх гэж байгаад тэгээд ногоон болгох одоо шийдвэр гарлаа гэж үзэхэд эхний хөрөнгө оруулалтын зардал ер нь ямар хуваар өсдөг юм бол та мэдв. За мэдээж яг одоо аль гэрчлэгээжүүлэлтийг авах нь уу, аль зэрэглэлийг авах уу гэдгээс нь шалтгаална. Одоо миний анзаарснаар ерөнхийдөө одоо ажиллаж байгаа төслүүдийн хувьд ойролцоогоор 15% бол байна. Тийм одоо дээдлэн гэх юм уу. Тэгснээс яг хүмүүсийн бодож байгаа шиг 1 дахин 2 дахин гэдэг ч юм уу тийм болвол өндөр болвол биш. За тэгвэл эсрэгээр гэрчлэгээжүүлэлтийн талаарх мэдээллийг сонсчоод ийм гоё юм байсан бол нөгөө өмнө нь авах гэж ирсэн юм а болоод одоо ногоон гэрчлэгээжүүлэлтийг хангах хуц бүтээгдэхүүн авах нь үнийн хувьд ямар ч зөрүүгүй ялгаагүй байсан байна гэж ярьж байгаа хүнтэй та таарч ирсэн. Монголын хувьд бол арай хараахан үгүй. Яагаад гэвэл би түрүүний хэлсэнчлэн бид нар өөрсдөө үйлдвэрлэгч орн биш. Тийм болохоор нөгөө тухайн одоо яг материал маань адилхан байлаа гэж бодоход тухайн материалын одоо гарал үүслийн гэрчлэгээ ч юм уу одоо бичиг цаасны ажилыг одоо олоход жоохон хүндрэлтэй байдаг. Тэр болвол одоо үгүйсэхгүй ялцчгүй тийм асуудал болвол гардаг. Гэхдээ одоо яг уу мэдээж бид нэр хэрвээ материал тал дээр 1-2 одоо документ авч чадахгүй байлаа гэж ботход босод одоо зүйл дээр оноогоо нүхдэг учраас тэрэн дээр болвол бас нэг бодлын гайгүй. За юунаас ногоон барилгын гэрчлэгээжүүлэлт нь бас тэр барилгын барихад одоо ашиглаж болно гэсэн материалуудын бас зөвшөөрөгдсөн жагсаалтууд хүртэл байдаг юм байна шүү дээ, тий. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ бүтээгдэхүүн бол ногоон барилгын стандартыг хангасан гэдэг бас нэг гэрчлэгээ их үү, тамга тэмдэг их үү бараа материалдаар бас байж болдго юм байна, тий. Зөв. Тэгэхээр тэр бараа материалуудаас соорсон хийгээл одоо сонголт хийдэг байна гэж ойлгох юм, тий. За тэгвэл жирийн буюу ногоон биш байсан барилгынхаа үнийг тогтоочоод байж илаа. Тэгсэн одоо зориг нь өөрчлөгдөөд гинт сайхан сэтгэл нь хөдлөөд гэхүү эсвэл илүү гоё юм хий гэж бодоод ногоон барилга болгоё гэж бодлоо л доо. Тэгэхэд үл хөдлөх хөрөнгө зарах гэж исэн үнийн хувьд анх ногоон биш байх үеийн үнэ нь ер нь хэдэн хувиар өсөх боломж байдаг юм бэ?
ногоон болгосноор. Яг одоогор team case гараагүй болохоор би бол яг сайн мэдэхгүй байна. Тэдэн хувьд гэж хэлж чадахгүй байна. Магадгүй мэдээж тухайн төсөл би ихэнх юмнууд нь бас ногоон байж болно шүү дээ. Одоо бараа материалын хувьд яг уу одоо ер нь бол ихэнхдээ бол ногоон шаардлагуудыг тавьдаг болчлоо. Тэ ихэнх материалууд бол нэг их одоо үнийн зөрүүч гэдэг юм уу материалууд ийм гэсэн юмнууд бол байхгүй болчлоо. Хамгийн чухал юмнууд нь тухайн материалын нөгөө бичиг цаасны ажлыг цуглуулах гэдэг ажил л жоохон хүндрэлтэй байгаа болохоос биш. Ер нь ихэнх одоо зүйлүүд маань бүгд л барагтай эко ийм гэрчилгээтэй ийм юутай тийм эко гэсэн тийм байгаль дэлтэй гэсэн ер нь шуудтай болчлоо л доо. Тийм. Монголд бас тийм кейс нь байдаггүй гэж магадгүй. Ер нь ногоон болгогдсон барилгыг эсвэл угаасаа ногоон болгож барьсан барилгын эргээд зарагдах, зах зээл дээр зарагдах мөн одоо хөрвөх чадварч гэх юм уу жирийн барилгатай харьцуулахад арай хурдан байдаг, үнэлгээ нь арай өндөр байдаг ч гэдэг юм уу эсвэл үнэлүүлэхэд арай өндрөөр үнэлэгддэг ч гэдэг юм уу ийм тохиолдол байдаг болов? Бага. За гадны одоо Америкийн лидийн судалгаан дээр бол лид гэрчилгээтэй одоо барилгыг одоо түрээслэгч нар сонгох хувь нь бол 10-аас 15% байдаг. Худалдаж авах нь болохоор 8-аас 15% бол байдаг. За тэгээд тухайн барилгад одоо ажиллаж амьдарснараа хүмүүсийн бас нөгөө амьдралын чанар буюу well-being гэдэг зүйл бол эрс шааж ирдэг нь бол бас судалгаагаар гарч ирсэн одоо байж байгаа. Гэдэг нь одоо хар ухаанаар бол эрүүл мэндийн чанар нь сайн байсан гэх гээд шүү дээ. За ер нь за яг саяны асуулттай уялдуулаад асуухад нөгөө анхны хөрөнгө оруулалт маань жирийн барилгатай харьцуулахад дунджаар 15%-аар илүү байдгаа гэсэн. Тэр илүү гаргасан 15% зардлаа шүү, ихтэй шүү. Оо за ихтэй бол бүр л сайхан байна. Ихтэй 15 байдаг бол тэрийгээ ер нь эргэж нөхөх хугацаа бас ямар байдаг бол бас яг төслөөсөө шалтгаалаад өөр байж байгаа. За заримдаа тэрбумаар яригдчихэж байгаа сая доллараар яригдчихэж байгаа төслүүдийн хувьд одоо ногоон зээлийнхэн хүнээс энийг хангалттай зарим төслүүд бол нөхөд авчих боломжтой байгаа дээ. Эсвэл ашиглалтанд орсныхаа дараагаар хэдий их бид нэр эрчим хүчийн хэмжээ хэдий их нарны панел тавьсан байна. Эсвэл хэдий их бид нэр тоног төхөөрөмжөөр усаа хэмнээд байна гэдэг ч юм уу ингээд одоо тооцоолох юм бол 2-3 жил, 3-5 жил ч гэдэг ч юм уу тэгэхээр мэдээж төсөл болгоны хувьд энэ өөр байж байгаа. За тэгвэл та нэг ийм асуултанд хариулаач. Ногоон барилга барьснараа ямар зардлуудыг хэдэн хувиар хэмнэх боломжтой вэ? За бас яг нөгөө нэг айгу ерөнхий төслөөсөө тийм шалтгаалаад мэдээж өөр байж байгаа. За хамгийн эхлээд дүүлээ. Магадгүй тэр MMS-ийн барилга дээр одоо референс хийгээд ярьж болох уу? Тэр чинь бол одоо Монголын хувьд бараг л хэн ч хийгээгүй төсөл байгаад идэг. Тэгээд тэд нар ер нь ямар ашиг хүртээд байгаа юм бол гэж хүн асуудаг л байх л та. За хамгийн эхлээд эрчим хүчнээс нь эхлэе те. За эрчим хүчний хувьд болохоор MMS ногоон барилга болохоор дээрээ 365 ширхэг нарны панелтэй. За тэгээд төвийн шугамд холбогдсон хайбрид байдлаар бол шийдэж өгсөн байж байгаа. За бид нэр өөрсдөө за офисын барилга за тэгээд нөгөө commercial барилгуудын нэг давуу тал нь бид нар яг одоо 9 to 5 те 8-аас 5 цагийн хооронд ажиллаад оройн яг ачааллын үеэр бол ажилд харчиж байгаа учраас тухайн барилгууд маань илүү одоо нөгөө ногоон барилгын гэрчилгээжүүлэлт ч юм уу одоо илүү эрчим хүчийг хэмнээд байгаа нь бол тэр байж байгаа. За тэгээд бид нар яг өдрийн цагаар бол нарнаасаа эрчим хүчээ аваад батарейндаа цэнэглээд за тэгэд илүү гарсныг бол бид нар төвлөгөө нийлүүлдэг байж байгаа. За инженеруудын маань тооцоолсноор болохоор ойролцоогоор 5-аас 7 жилийн дараа бид нар нарны панелийн одоо гаргасан анхны зардлаа нөхөөд тэгээд дараа 5-аас 7 жилийн дараа тэр нь бол буцаж одоо орж ирж байгаа нь бол цэвэр ашиг болох юм байна гэдэг тооцоолол хийсэн байгаа. За яагаад 5-аас 7 жил гэж байгаа вэ гэхлээрээс эхний ээлжинд бид нөгөө хүнд машин механизмын
одоо засварын үйлчилгээ хийн гэж анх бол тооцож байсан боловч одоогор бол яг тэрийг бол хийгээгүй. Тэгэхээр анхны хүчин чадал өндөр байна шүү дээ. Анхны хүчин чадал маань бол өндөр байсан учраас гэхдээ бас одоо юу гэдэг чинь оффист ажиллаж байгаа хүмүүсийн тоо маань нэмэгдээд ингээд ерөнхийдөө тооцооллууд маань ингэж гарч ирсэн байгаа. За тэгэхээр бид нэр эрчим хүчнээс ерөнхийдөө хамгийн их одоо өндөр зардлыг бид нэр буцаж хэрэгүүлж авах боломжтой байгаа тийм. За. Эрчим хүчээр нэмээд төвийн цахилгаан тасарлаа гэхэд одоо ажлын тасалдахгүй байх гэдэг бас давуу талыг нэмж хэлж болох байх тийм. Батарей системтэй байгаа учраас одоо ослын горимд бол бүрэн хүчин чадлаараа 2 цаг ажиллах боломжтой. За тэгээд мэдээж хүмүүс ажиллаа тараад орой наргүй болсон үед одоо бид нэр оффист ажиллаж байгаа тэр одоо гэрэлтүүлэгчүүд юм уу те дундын гэрэлтүүлгүүдийг бол батарей системээр хангаад өгөх боломжтой. За цахилгааны хувьд тийм байдаг гэж өөр хэмж болдог зардал байна. За усны хувьд бол түүн системд бид нар холбогдсон байж байгаа. Тэгэхээр яг мэдээж бас заавалчгүй саарл усыг ашиглах албагүй. Гэхдээ бид нар газар доороо 40 тонны танк болсон байж байгаа. За энэ дээр болохоор бороо болон гадаргуун дээр байгаа борооны усыг цоглуулад энүүгээрээ бид нар зүлэг услаханд ашигладаг. Тэгэхээр цэвэр усыг бид нар хэмнээд байгаа гэсэн үг те. За мөн дээрэс нь яг эрчим хүч болон усыг бид нар яг зөвхөн энэ нарны панел саарл ус гэхгүйгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бол хангалттай хэмж болж байгаа. Тэгэхээр одоо усны хувьд ярих юм бол 0-д маань одоо ус хэрэглэдэггүй эрэгтэй бисёр гэж байж байгаа. Тэгэхээр одоо гадна талд ингээд үлдэж байгаа ялагцыг цуглуулж аваад доошоо юм бодсон одоо шингээж аваад гэдэг шиг яг үнэ тэгээд энэ маань ингээд цэвэрлждэг. Тэгэхээр огт ус хэрэглэдэггүй хөнгөнөөр одоо бизнес хадтай. За тэгээд карантны хувьд цинкний хувьд болохоор тийм бөмбөлөгтэй ус гаргадаг. Тэгэхээр яг ингээд хүн ингээ гараа угаахад бол би баг ус хэрэглээд энэ да гэж огт мэддэхгүй. Аяга бараад ингээ зогсоход нь бол дүүргэж нэлээд уддаг гэдэг ч юм уу тийм. Гэд энэ жижиг одоо ногоон барилгын элементүүд бид нэр маш их мөнгө хэмнээд байгаа. За тэгээд зөвхөн юу гэдэг чинь офис commercial одоо барилга гэлтгүүгээр тоног төхөөрөмжийн тусламжтай бид нар гэртээ ч гэсэндээ эдгээр одоо жижигхэн боловч одоо тоног төхөөрөмжүүдийг суйрлуулснараа бид нар бас ер нь бол өөрсдөндөө ч гэсэндээ мөнгө хэмнэх бол бүрэн боломжтой байгаа тийм гэртээ. Тэр нөгөө ногоон барилгын дэмжсэн зээлийн нөхцөл болоод хүү хэр бодиттой одоо тус болдго юм бэ? Тэр их хэцүү юу, адармаатай юу? Яг үнэндээ баг гэж хэлээд байгаа боловч начир дээр адилхан зардлуулаад хувирдгоо. Миний хувьд за одоо биднэрт байгаа клиентуудын хувьд бол маш бодиттой байгаа өрөөгөө өгч байгаа гэдэг нь бол үнэхээр харагдаж эхэлж байна. За ногоон барилгын ойлголт бол Монголд тарцсангүй шинэ ойлголт байгаа боловч энэ одоо ногоон барилгын тухай бол аль 2010, 11, 12 оноос хойш ярьж одоо хүмүүс явсан байгаа байхгүй. Гэтэл энэ маань одоо хүртэл хүмүүст ойлгогдоогүй байсан бас том шалтгаануудынх нь нэг нь болвол биднэрт яг энэ банк санхүүгийн хувьд болвол хараахан бэлэн болоогүй байсан бас нэг шалтгаан байж байгаа. За тэгээд банк санхүү маань яг сүүлийн 18 оноос хойш нэлээд төгссөн. За энийг дагаад хүмүүс угаасаа нөгөө мөнгөтэй нэрангуут гэдэг ч юм уу те ойлголтуудаа ингээд нэлээд сайн одоо ногоон барилгын одоо ойлголтууд нэлээд сайн болол явж эхэлсэн. За бас зэрэгцээд мөн харамсалтай green washing гэсэндээ асар их явсан те. Одоо эко ногоон гэдэг үгнүүдийн үнц нь яг Монгол улсад айгүй юм учир дутагдaltaй байгаа. Тэгтээ нэг үе бодох юм бол одоо ер нь бол цэгцрээд явж байгаа харагдаж байна те. Энэ ногоон барилгын одоо элементүүд илүү corporate төслүүд дээр хэрэгжээд байгаа шалтгаан юу юм бол? Яагаад residential руу буюу орон сууц руу тэгж их орж чадахгүй байгаа юм бол энэ зүгээр төсөл хэрэгжүүлэгчийн сонголтын тухай асуудал уу эсвэл нөгөө эцсийн худалдан авагчийн мэдлэг боловсрал бэлтгэгдсэн байдалтай холбоотой. Яг үнэ сүүлийнх нь. Жишээлбэл бид нар яг орон сууцны төсөл дээр ногоон барилгын гэрчлэлгэж авлаа. За тухайн төслийг худалдаж авч байгаа хүмүүс маань хэрэг мэдлэг болцоотой вэ? Тэгээ дээрэс нь орон сууц болвол
хүний 24 цагийн хэрэглээтэй байдаг. Commercial барилгууд болохоор ихэнх нь өглөө 9-өөс орой 5, 6, 7, 8 хүртэл одоо юм тодорхой цагийн хэрэглээтэй. Орон сууцны одоо төсөл маань 24 цагийн хэрэглээтэй байдаг болохоор бид нэр яг эцсийн хэрэглэгчид бэлэн болоогүй байгаа цагт хэмнэлтийг бас хийхэд арай жоохон учир дутагдaltaй байгаад байна. Гэхдээ бага элементүүдийг шингээгээд одоо тухайн орон сууцуудыг болвол гэрчилгээжүүлж болж байна те. Би бол яг уу одоогийн байдлаар бол шууд орон сууцнд лидийг ингээ санал болгож байна ч гэдэм үү. Тэгэхэд бол бид нэр арай жоохон эрт байгаад байна. Гэхдээ лидтэй орон сууцны барилга утахгүй бас би болох гэж байгаа бол үнэхээр баяртай байна. Тэрний оронд харин ээж гэдэг ч юм уу те. За ээжийг IFC буюу олон улсын санхүүгийн корпорациас гаргасан байж байгаа. Түрүү нөгөө лид дээр шалгуур үзүүлэлтүүд нь 9-10 гэж ярьжсэн. Ээж дээр болохоор 3 шалгуур үзүүлэлт байж байгаа. Эрчим хүч, ус, барилгын материал ч гэсэн эрчим хүч гэдэг. Тэгэхээр илүү орон сууцны барилгад бол тохиромжтой тийм гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо яг одоо нэлээд том ч юм уу, хэцүү ч юм уу, том нэр хүндтэй гэрчилгээжүүлэлт гэхээсээ илүүтэйгээр тухайн төсөл маань яг нөгөө зорилгоо тодорхойлоод хэрэглээгээ тодорхойлоод хин үнийг авах вэ гэдгээс нь бас шалтгаалаад яг гэрчилгээжүүлэлт болгон өөр байж байгаа тийм. Тэгэхээр тэгж болол сонгож болж байна. За нөгөө хаан таавар дээр ногоон барилгын гэрчлэгээ авагдсан гэж түрүүн хэлсэн. Тэнгүүд тэр утгаараа MMS маань өөрсдийн нөгөө ажилтнуудаа тэнд байлгадаг гэдэг утгаар нь сонирхсонгүй. Харин хаан тааврыг бол өөрийн биш бусад түрээслэгч нар эсвэл худалдан авсан хүмүүс байдаг гэдэг утгаар нь асуухад тэд нөгөө ашиглалтын зардал үнэхээр бага байгаа талаар тийм цаашаалтай гэхүү тэрийг үнэхээр олзуурч үздэг тийм юм сонсч ирсэн болоо да. Ашиглалтын зардал гэхээс илүүтэйгээр би тэд яг нөгөө гэрчилгээжүүлэлтээ авснараа маш олон түншлэлтэй гадны тий боллоо. Бид нэр ийм одоо төслүүдэд ийм конференцуудад ингэж оролцоод одоо энэс маань маш цаашаалтай бид нарт одоо өөр өгөөчтэй зүйлүүд боллоо гэсэн одоо талархлыг бол олон хүлээж авсан байгаа. Тийм. За түрүүний нэг хэлсэн юм чинь бүр бодогдоол байна л да нөгөө ногоон барилгын гэрчлэгээ авсан орон сууцны буюу үйл хөдлөхөрөнгийн оршин суугч амьдралын чанар нь илүү сайжирсан гэдэг дээр та дэлгэрүүлж хэлэх мэдээлэл байгаа болоо. Жишээ нь тэр хүмүүсийн уушиг сайн байсан ч гэдэг юм одоо эсвэл тийм нарийн гардггүй бол ер нь тэр амьдралын чанар гэдэгт юуг хамаатуулаад сайжирсан тухайг хэлж байна. Хэдүүлээ яг амьдралын чанар гэхээсээ илүүтэйгээр одоо за би шууд эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ гэдгийг одоо хэлж үгээ те. За барилгат бид нэр амьдралынхаа 90% хувийг өнгөрөөдөг гэж хэлсэн. Бидний эрүүл мэндэд бол барилга бол шууд утгаараа одоо нөлөөтэй байж байгаа тийм. Бид нэр гадаа байхаараа утаатай байна, бороотой байна, шороотой байна гэж мэдээд байдаг. Барилга дотор ороод ирэхээр за нэг агааргүй байна л гэдгийг мэддэг. Тэгэхээр бидний нөгөө нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тэдгээр зүйлүүд маань бидэрт маш асар их нөлөөлж байдаг. За хамгийн энгийн юмнуудыг одоо эхлээд хэлэхэд за нэгдүгüүрт нь байгалийн гэрэл. Байгалийн гэрлийг ямар ч лед гэрэлтүүлэг, ямар ч мундаг одоо гэрэлтүүлэг юу ч орлож чаддаггүй. Тэгэхээр одоо жишээлбэл лид гэрчилгээтэй барилгахт бүх өрөөнд нь байгалийн гэрэл одоо тусах боломжтой байна уу гэдэг хамгийн том шалгуур байдаг. Бид нэр эхлээд эрчим хүчээ хэмнэн гэхээсээ илүүтэйгээр тухайн байгалийн гэрлийг ашиглах гэдэг шүү дээ. Байгалийн гэрэл хангалттай биш байснараа хүний одоо нөгөө нэг тархинд бүтээмжид шууд нөлөөлдөг. Тэ? Хоёрдугаарх нь болохоор агаарын чанар гэж байгаа. За бас яг адилхан байгалийн гэрэлтэй адилхан байгалийн агаарыг ямар ч гоё air condition ямар ч лаг одоо цэвэршүүлэгч тавиад байгалийн агаарыг бол бид нар л нөхөх боломжгүй байдаг. Тэрнтэй адилхан яг барилга дотор одоо яг байгаа агаарт одоо юу нөлөөлдөг вэ гэхлээр эдгээр нөгөө нэг finishing material буюу энэ тавилгууд гэж байна тийм. За дороож, ханы будаг, чигчээс, обой. За нөгөө нэг энэ одоо цонхнуудыг наалдуулж байгаа, барталзуулж байгаа цавуу гэдэг ч юм. За эдгээр маань хаалж хөрөөд уралд ороод ирэхээрээ бодисуудыг ялгаруулдаг. Тэ VOC буюу тэр хорт дэгдэмгийн органик нэгдэл. За энэ маань ингээд хүнд ингээд бас яг нөгөө толгой өвдүүд байна гэдэг ч юм уу те ингээд агаарын чанар муу байна гэд бидний нүдэнд харагдахгүй одоо гарт баригдахгүй мөртлөө хамгийн их нөлөөлж идэг. За тэгээд
хүмүүсийг стресстүүлж яадаг, өвтгөж яадаг зүйлүүдийн нэг байж байгаа. Тийм учраас одоо тэдгээр зүйлүүдэд нөгөө нэг ногоон шаардлага, материалын шаардлага тэр гэрчилгээтэй, тэр сертификаттай, ийм одоо цаавлаг материалтай, ийм юу аваараа гэдэг маань одоо хамгийн чухал зүйлүүдийн нэг болж байгаа. Тэгэхээр одоо яг хөө биднэрт ингээд шууд утгаараа нөлөөлдөг хамгийн чухал зүйлүүдийн нэг нь бол ингээд энэ 3 гэж бол хэлж болж байна. Тийм. Тэгэхээр эдгээр маань ингээд хүний бүтээмжид нөлөөлөд одоо эрүүл мэнд болон well-being-д бол нөлөөлдөг байх нь бол тодорхой болсон. За түрүүн нэг хальт дурдсан орон сууцны одоо барилга дээр edge гэдэг гэрчлэгээжүүлэлт бол илүү тохирно гэсэн. Тэгэхээр тэр нь эрчим хүчний хувьд, усны хувьд, агаарын чанарын хувьд гэсэн тийм. Барилгын материал. Барилгын материал. Тэгэхээр саяны хэлсэн барилгын материал буюу finishing төгсгөлийн одоо тэр материалуудын агуулга тэр edge-ийн материал гэдэгтэй яг адилхан уу тийм. Одоо шинэ чанарын хувьд. Яг уу edge-ийн хувьд нэг жоохон хэцүү гэх юм уу зүйл нь болохоор барилгын материалд шингэсэн эрчим хүчийг бас тооцдог. Зөв. Лидээс арай ялгаатай. Тэгээд ер нь бусад гэрчилгээжүүлэлтээс ялгаатай. Тэрийг тооцдог болохоор тэр жоохон хэцүү байдаг тий. Тэр нь одоо жишээл юу гэсэн үг? Зарим газар ингэдэг нөгөө автомашины гаражт машины моторын дулааныг цемент нь шингээгээд гаражаа дулаахан байлгадаг энэ төр гэдэг юм ярьдаг. Тэр шиг зүйл үү тий. За юу нэрчим хүчнийх бол мэдээж ойлгомжтой байх тий. За ер нь энэ лидч бай, эдж бай энэ гэрчлэгээжүүлэлтийн процесс ямар хугацаанд үргэлжилдэг гэдэг юм бэ? Тухайн төсөл төслийг эхэлснээс ахуулаад тухайн төслийг дуусаад лидийн хувьд болохоор аль одоо нөгөө төрлөөс нь шалтгаалаад BDC, IDC байна уу те гэрчилгээжүүлэлтээ гар дээр аваавтал ажилладаг. За лидийг болохоор тэр IDC, BDC төрлөөр нь авахын тулд тухайн төсөл комисшнер ороод ашиглалтанд ороод ойролцоогоор 6 сараас нэг жил ажиллаж байгаа датагаа өгч жоод гэрчилгээжүүлэлт авдаг. Тэгэхээр бид хэд бүр маш удаан хамтдаа ажиллах нь тий. Бүр анханаас нь төслөө одоо хэрэгжүүлэхээс нь ахуулаад одоо зураг төслөөс нь ахуулаад гэрчилгээжүүлэлт ашиглалтанд ороод жилийн дараа гэхээр гар дээр аваавтал ажиллана. За ээжийн хувьд бол арай бага. За яг гэрчилгээжүүлэлтээ комисшнд ороод ашиглалтанд орсны дараагаар аудитор шалгаад гэрчилгээжүүлэлтээ нөгдөг. Тэгэхээр сертификатаасаа бас нөгөө зэрэглэлүүдээс шалтгаалаад тийм. Тэр нөгөө pre-certification гэдэг нь юуг хангасан тохиолдолд тэрийг өгдөг. Зураг төсөл. Зөвхөн зураг төслийн хувьд юм байна тийм. Ногоон зураг төсөл гэсэн. Тэр үед маркетингд энэ давуу талаа ашиглах боломжтой. Боломжтой. Бүрэн боломжтой. Тэр pre одоо гэрчлэгийг аваагүй ээж өөрсдөө ногоон барилга гэж одоо сурталчлах хэр эрсдэлтэй. Зөвлөх үйлчилгээ авж байгаа тохиолдолд бол эрсдэл бага. Зөвлөх үйлчилгээ мэдээж аваагүй байжгаад одоо тэгж сурталчлах юм бол тэр чинь мэдээж асуудалтай тий. Итгэл төслийн асуудал байна. Яг тухайн төсөл маань бас ногоон болохгүй юу тий. Тэр нөгөө certified silver, gold, platinum гэдэг ангиллууд байсан. Тэрийг ямар үед гэх үү эсвэл төслийн зорилгоос тэр маань хамаарч алиг авахаа шийддэггүй эсвэл энэ ангиллал бол ийм төсөлд зүгээр дээ энэ гэсэн тийм байдаг уу? Бага. Яг төслийг хамгийн анхны одоо гэрчилгээжүүлэлт сонголтын үе дээр бол тэрийг бол шууд шийдчих болно. За ихэнхдээ бол гэрчилгээжүүлэлтүүд бол gold, silver руу явдаг. Platinum бол ер нь нэлээд хэцүү. Certified бол их газрууд бол зордоггүй. Яагаад тэгэхээр тухайн төслийг хэрэгжиж явах явцад бас оноо унах магадлалтай байдаг те. Одоо өмнө нь бид нар за энэ материалыг цуглуулна гэдэг ингэсэн байсан чинь материалынхаа нөгөө нэг одоо бичиг баримтыг цуглуулж чадахгүй ч юм уу. За эсвэл төслийн явцад арай нэг өөр асуудлууд гарах үед нь бас оноо унах магадлалтай байдаг. Учираас ерөнхийдөө silver юм уу gold руу их гэрчилгээжүүлэлтүүд бол зордог. Тэр нь тэгж нөгөө certified дээр унах магадлалгүй шийдлүүдийг санал болгодог учраас тийм асуудал үүсдэг юм уу? Certified-ийн үед шалгаж үздэг шалгуур нь silver дээр өөр байдаг учраас тэр юм. Яг онооны зөрүүнүүд байгаа нь л да. Ондоо жишээлбэл юу гэдэг чинь
За эрчим хүчийг тэдэн хувиар хэмнэх юм бол за 30% хэмнэх юм бол silver-ыг авъя. Тэнгуул 25% хэмнэх юм бол certified-ыг авъя гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ бол яг нэг юм хувийн онооны юм жижигхэн юмны зүрх байгаад байгаа юм л да. Тийм тэгэхээр одоо жишээлбэл source-ынгоо буруу хийснээс ч юм уу тухайн материал нь олдоогүй улмаас ч юм уу тий одоо эрчим хүчний хэмнэлттэй яг тэр одоо агаржуулалтын системийг авъя гэсэн чинь арай өөр байсан болохоор ч юм уу одоо ингээд жижиг сажиг оноонууд бол унах магадлал бол тэгэхээр нийлбэр онооны дүнгээр л шидэгдэх юм байна шүү дээ. За ойлголоо. За тэнгүүт хамгийн их хөрөнгө оруулалт ордог ногоон барилгын элемент юун дээр байдаг юм бэл? HVAC. За. Тэгээд гадна фасад. За тэгвэл тэрнтэй уялдуулж асуухад хамгийн их хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй шийдэл нь юун дээр байдаг? Эрчим хүч. Нарны панел. Тэгвэл саяны таны хэлснээс бодоход бас эрчим хүчний асуудлаа ногоон барилгын элементэд тааруулан хийх нь өртөг зардлын хувьд ч боломжийн хэрнээ эрх өгөөжийн хувьд өндөр байх нь шүү дээ. Тэгээд ер нь нөгөө орчинтойгоо зөгцсөн гэдэг үднээс нь харахад үнэхээр Монголд нарны одоо панелыг ашиглахад тохиромжтой улс орн мөн мэдээж. Яагаад тэгэхээр бид нэр ойролцоогоор 230-аас 260 хоног нартай байдаг тийм. Тэгэхээр болвол нарны панелийн шийдэл болвол за мэдээж бас амар нэгтршилтэй бүсэд одоо намхан барилга барьчаад нарны панел тавиа гэдээ авахгүй нь бол ойлгомжтой. Гэхдээ нарны панел болвол мэдээж зөв шийдлүүдийн нэг нь бол яалтч хүмүүн байж байгаа. Усны хэрэглээ болон цахилгааны хэрэглээний одоо хэмнэлтийг бол ойлголоо. Maintenance cost буюу одоо барилга баригдсны дараах засвар үйлчлэгээ их үү тухайн барилгыг хэвээр нь хадгалахтай холбоотой тэр зардлууд дээр ногоон барилгын хувьд жирийн барилгаас бага байх тохиолдол байдаг. Ер нь бол жирийн барилгаас маш бага гэж хэлж болно. Нэгдүгээрт бид нэр одоо ихэнх барилгууд одоо шинэ барьж байгаа ихэнх барилгууд бол одоо BMS буюу Building Management Systemтэй болсон тийм. Тэгэхээр бид нэр яг тухайн одоо maintenance operation-а болвол BMS-ээр бол хангалттай ингээд хянаад явчихж байгаа учраас ямар нэгэн эвдрэл гэмтэл гарах юм бол тэр доор нь одоо мэдээд тэрийгээ бол газ ингээд засаж залруулах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энгийн барилгатай харьцуулах юм бол ер нь бол maintenance-ийн хувьд, operation-ийн хувьд бол ногоон барилгын хувьд бол маш бага байдаг. За сүүлийн үед орон сууцны отгон дээр ч тэр офисын төслүүд дээр ч тэр смарт төхөөрөмжүүдийг маш ихээр ашиглах болсон. За энэ смарт тоноглол төхөөрөмжүүд нь бас ногоон барилгатай тодорхой хэмжээгээр холбогдож уялддаг баг. Энэ смарт одоо төхөөрөмжийг ашиглах нь үнэхээр тэр ногоон барилгатай холбоотой зардлын хэмнэлт болон илүү давуу талуудыг бий болгож чаддгүй эсвэл зүгээр л нэг тийм маркетингийн тодтгол ялгарлуу. Ямар барилга гэдгээс шалтгаална те. Commercial барилга, офисын барилга, том барилга дээр бол энэ нь бол маш их давуу тал болж чадна. Бид нэр зүгээр гэр юм уу хувийн орон сууц ч юм уу эсвэл жижигхэн 1-2 давхар барилга дээр болвол нэг шаардлагатай болвол биш байж байгаа. Тэгэхээр тухайн барилга төслөөсөө л шалтгаалж байгаа л да ер нь. Ер нь яг нөгөө хэдийгээр Монголд үлдэл хөрөнгө нөгөө орон сууцны төсөл дээр энэ маань хэрэгжсэн нь кейс нь бага учраас та бас мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ нөгөө энэ сертификатыг авсан олон улсын одоо кейсүүдээс анзаархад энэ ногоон барилгын элементүүдийг шингээсэн үйл хөдлөх хөрөнгө худалдан авагчдын сонирхлыг ер нь хэрэг татдаг юм бол. Одоо яг уу дэлхий дээр болвол ногоон барилга гэдэг маань тренд болвол биш болчихлоо л доо. Тий. Demand буюу хэрэгцээ болчихж байгаа юм л да. Ер нь бол тэгэхээр хүмүүс ногоон барилгыг сонгох нь болвол энгийн барилга сонгохоос бол илүү байгаа. Гэхдээ ногоон барилга гэд одоо юу гэдэг чинь шив шин барилга гэхээсээ илүүтэйгээр хуучны барилгыг ногоон барилгын элементүүдээр шингээсэн. Тэ? Одоо тэр нэг гоё одоо хуучныхаа тэр юмнуудыг тэ түүх соёлоо авч үлдсэн барилгуудыг илүү эрчим хүчний хэмнэлттэй, илүү усны одоо зөв шийдэлтэй болгосон гэдэг ч юм уу. Тэдгээр одоо барилгуудыг бол хүмүүс илүү их сонирхож одоо худалдаж авч байгаа нь бол ажиглагдаж байна. Нөгөө корпорат төслүүд болон өндөр зэрэглэлийн төслүүд ногоон барилгын элементүүдийг шингээх сонирхол их байна гэдгийг бас тухайн
тухайн компани одоо брендингтэй холбож ойлгол буруу зөвтгөө. Бол Өөрөөр хэлбэл тий. Брэндээ бас таниулах гад эсвэл брэндээ илүү хүчрэхийг зөв гоё харагдуулах гэж яг үнэ. ийм зүйл дээрээс анхаарал хандуулдаг юм санагдаад байгаа л да. Тийм. Шууд тэгж ойлгож байна. За барилгын төслүүд за ялангуяа шинэ Орос улсны төслийн хувьд бол нөгөө шоурум гэдэг одоо эцсийн гүйцэтгэл нь ямар болох төсөөллийг өгсөн ийм шоурумуудыг хийдэг. Тэгэхээр энэ ногоон барилгын энэ элемент үзүүлэлтүүдийг шоурум дээр юу яаж харуулах боломж байдığım бэ? Яг уу шууд одоо юу гэдэг чинь энгийн хүн болвол нэг барилга дотор ороод ногоон барилгын гэрчлэгээтэй барилга нь энэ ногоон барилгын гэрчлэгээтэй барилга гэд болвол мэдхэд жоохон хэцүү л дээ. Яг тэрнтэй ч гэсэндээ болвол шоурум дээр шууд ороод за ингэсэн байна гэдэг болвол бас одоо нүдэнд харагдах юм бол байхгүй. За мэдээж элементүүдийг бид нар шингээж байгаа учраас байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлдэг тий. Эрчим хүчээ одоо хэмнэдэг. За барилгын материалын зөв шийдэлтэй за гэдэг ч юм уу те дотоод агарын чанар нь одоо хідэн зүйлүүдийг хэмждэг байх уу гэдэг ч юм уу эдгээр зүйлүүдээр бид нар бол ингэж шоурумыг одоо ногоон барилгын элементүүдийг шингээсэн шоурум байна гэж одоо харах ч юм уу те тэдгээр зүйлүүдийг бол шингээх шоурумч бай ямар ч одоо төсөл төр бол боломжтой. Тэгэхээр одоо яг нөгөө тухайн барилгыг ногоон барилга гэж ганц баталж байгаа зүйл нь ер нь гэрчлэгээжүүлэлт байгаа. Зураг төслийнхөө шатнаас ногоон барилгын гэрчлэгээжүүлэлтийг сонирхож байгаа төсөл хэр олон байх юм. Та Монголд хэрэгжиж байгаа төслүүдтэй хувьчилж үзэх юм бол ер нь хэд байх вэ? Яг одоо бидний хамтарч ажиллаж байгаа одоо төслүүд нь болвол бараг ихэнх нь 80-аас 90% нь бүгдээрээ одоо шинээр буюу зураг төсөл нь эхэлж байгаа. Одоо төслүүд төр бол ногоон барилгын гэрчлэгээжүүлэлт сонирхож байгаа. Энэ харьцангуй Монголд бас нөгөө нэг бид нар одоо олон шин барилгууд баригдаж байна тий. Одоо тэрнтэй бас холбоотойгоор одоо ихэнх барилгууд маань бол зураг төслөөсөө эхэлж байна. Тэгэхээр олон барилга баригдаж байгаа гэдэг үднээс нь асуухад өрсөлдөөнөөс ялгарч харагдахын тулд тэрийг сонирхоод байна гэсэн үг үү? Ач холбогдлыг нь ойлгосон учраас сонирхоод байна. Аль нь. За тэгтэл та дөрөв бас хэлсэн нөгөө интерьерийн шатанд буюу одоо каркас нь босцсон. Тэр шатанд энийг сонирхож байгаа эсвэл бүр баригдсан хойно хуучин барилга дээр энэ асуудлыг сонирхож байгаа газар байна уу? Бага. За тэд нар яагаад сонирхдаг шалтгаантай байна вэ? За одоо манай жишээлбэл нэг төсөл байж байгаа. Тэр одоо IDC аваад одоо бол ер нь бол construction дууссан явж байгаа. Тухайн төсөл маань болохоор хуучин орон сууцны байшинг каркасыг үлдээгээд одоо өөрсдийнхөө офисыг барьж байгаа. Одоо бариад дууссан юм төсөл бол байж байгаа. Тэгэхээр зорилго нь зүгээр хуучин юм ашиглаад тэгтээ эмнэлттэй барья гэсэн л зорилго юм ба шүү дээ тий. Ногоон барилгын гэрчлэгийг авчаад дараа нь тэр нөгөө хангаж исэн шаардлагууд нь өөрчлөгдөх тохиолдол байдаг. Тэр тохиолдолд тэр нь яадаг вэ? Тухайн барилгын гэрчлэгээжүүлэлтийг авчаад за одоо ямар төрлөөс нь шалтгаалаад 3 жил тутам болвол дахин одоо гэрчлэгээжүүлэлт авах шаардлагатай. За тэгтээ болвол ерөнхийдөө датануудаа цуглуулад одоо лидийн хувьд бол хамгийн чухал юм нь бол одоо эрчим хүч усаа хэмнэж байгаа тий. Одоо ногоон үйл ажиллагаатай явж байгаа гэдэг юм policy ч юм уу. Эдгээр нь чухал учраас тэдгээр датануудыг цуглуулад policy-гаа өгөөд дахин гэрчлэгээжүүлэлт авах боломжтой. Хэрвээ алдсан тохиолдолд нөгөө гэрчлэгээний маань зэрэглэл алдагт буурна. Тэгээд хэрвээ их ахисан байх юм бол шатал нь бас ахина. За тэгээд бас одоо лид маань 5 одоо version 5 гэдэг дөнгөж саяхан шинээр гарсан байгаа. Урд нь бол 4.1 дээр бол ихэнх барилгууд авдаг байсан бол одоо бол шаардлага нь нэмэгдээд одоо тий нөөцчлөгийг багасгах гэдэг тий тухайн одоо зорилтууд ч юм уу шинэ ингээд одоо шаардлагууд оноонууд бол ингээд нэмэгдэж орж ирсэн байж байгаа. Тэгэхээр тэрүүгээрээ одоо дахин гэрчлэгээжүүлэлт авахдаа одоо 32 оноос хойш баха. Одоо заавалчгүй version 5-аар авах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм шаардлагууд байж байгаа. За түрүүн нөгөө ногоон барилгын стандарт боловсруулагдаж байгаа гэсэн. Гэхдээ нөгөө Монголын стандарт чинь нэг MNS жилөө тийм стандартууд байдаг шүү дээ. Тэр яг стандарт гэсэн үг үү? Тэрний өөр төрлийн стандарт гэсэн үг. Өөр ногоон барилгын одоо яг lead well гэдэг шиг ийм гэрчлэгээжүүлэлт гарсан байгаа. Тийм.
Яг уу Монголын барилгын норм дүрмээс болвол за лидийн хувьд бол давуулан биелүүлдэг. Америкийн норм дүрм буюу ASHRAE гэдэг стандартыг баримталдаг. За ээжийн хувьд болохоор Монголын норм дүрмээс 20%, 40%, 100% гэдэг шаардлагуудыг тавиад өгчдөг болохоор норм дүрмээс бол бид нар илүү дагуулan биелүүлж байгаа учраас тэрэн дээр ямар нэгэн асуудал байхгүй. Тэр нөгөө 3 жил тутам иргэн аудит хийдэг гэлээ шүү дээ, тийм. Тэгэхээр аудитын одоо тэр үйл ажиллагаанд хамгийн их бүдэрдэг үзүүлэлт гэж байдгүй монголчуудын хувьд эсвэл хангалттай кейс байхгүй бол ер нь олон улсын түвшинд ч гэдэг юм. Ер нь гайгүй те. Яагаад гэвэл одоо яг аудит гэхээс илүү бид нөгөө датануудад цуглуулад яг тэр стандартын дагуу анхны бид нар одоо гэрчлэгээжүүлэлтээ авсан тэр норм дүрмээрээ байж гэнэ үү гэдгийг шалгуулдаг учраас тэрэн дээр бол харцсангуй гайгүй. Ногоон барилгатай холбоотой зураг төслөөс нь эхэлдэг гэсэн энэ талын буюу одоо тэр зураг төслийг хийдэг архитектор одоо зургийн мэргэжлийн хүмүүс ер нь хэр боловсрсон энэ талаарх мэдлэг хэр байна вэ? Одоо бол ер нь харьцангуй гайгүй. Гэхдээ заавалчгүй зураг төслийн компани маань ногоон барилга барьдаг, зурдаг байх албагүй. Яагаад гэвэл зөвлөх үйлчилгээний компани буюу бид нар шиг одоо экспертүүд байгаа тохиолдолд зургийг нөгөөд хянуулаад энэ дээр ингээд явцдаг учраас тэрэн дээр бол ямар нэгэн асуудал бол байхгүй. Ямар ч зураг төслийн компани сонгож болно. Хамгийн гол нь зөвлөх үйлчилгээний компани зөв сонгочих юм бол тэрэн дээр бол асуудал үүсэв. За тэгэхээр нөгөө гэрчлэгээжүүлэлт авахын тулд хин хэрэг болдог вэ? Ямар үе шатанд? За ер нь бол бүх үе шатанд барилгын одоо бүх үе шат шүү дээ. За эхлээд зураг зурулна. За тэгээд барилгаа бариулна те. Контрактуудаа жижигсэнүүдаа general contractor, subcontractor сонгоно. За ингээд ашиглалтанд орно те. Ашиглалтыг одоо maintenance-ийг хариуцж байгаа хүмүүс гээд ингээд ер нь бүх үе шатанд ногоон барилгын зөвлөх үйлчилгээний хүмүүс бол хамтарч ажилладаг. Тэгэхээр тэр бүх хүмүүс маань ногоон барилга гэдэг маань ийм барилга байд юм байна. Ингээд мэдлэгтэй болно. Лид гэдэг маань одоо ийм гэрчлэгээ байд юм байна. Ээж гэдэг маань ийм гэрчлэгээ байд юм байна гэдэг одоо мэдлэг боловсралтай болж байна гэсэн үг ер нь бол. Тэгэхээр энэ зөвлөх үйлчилгээний үн тариф юу ямар байдаг юм бол? Одоо бас яг адилхан аль гэрчлэгээжүүлэлтээ авах вэ? Аль төрлийг авах вэ? Аль зэрэглэлийг авах вэ гэдгээс нь шалтгаалаад тухайн барилгын одоо метр квадратаас шалтгаалж бол үн гарч ирдэг байна. За барилгынханд бас харьцангуй танил болсон нэг үг бол нөгөө BMS буюу барилгын Building Management System гэдэг зүйл байдаг. Энэ ногоон гэрчлэгээжүүлэлттэй бас холбоотой зүйл үү? Холбоотой. За миний ойлгосноор одоо жишээ нь одоо гэрэлтүүлгийн ухаалаг систем интернет бас л эрчим хүчийг хэмжиж байгаа л нэг хэлбэр шүү дээ, тийм ээ. Автоматжуулалтаар хэмжиж болно. Бас нөгөө юутай уялдуулж асуухад архитектор болон зураг төслийн ажилтнуудтай уялдуулж асуухад ер нь барилгын туслан гүйцэтгэгч нар тухайн ногоон гэрчлэгээний шаардлага хангасан бараа материал гэхүү, түүхий эдэг гэхүү шийдлүүдийг барьж угсрах тал дээр ур чадрын хувьд ер нь бас ямар байдаг бол тэрэн дээр эрсдэл гардаг болов? Эрсдэл бол бараг гарахгүй те. Яагаад тэгэхээр одоо зөвлөх үйлчилгээнээс даалгавар аваад явцдаг тий. За ингэн тэгин гээд тэгээд одоо яг ногоон барилгын зөвлөх үйлчилгээний хувьд бол тухайн барилгын юу гэдэг чинь загвар ч юм уу ямар нэгэн одоо тэр одоо гол одоо зүйлүүдэд бол өөрчлөлт бид нар оруулдаггүй тийм эрх бол байдаггүй. Ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас те. Яг одоо жишээлбэл нөгөө шаардлагуудыг яаж хангаж байна. За энэ өрөөнд арай олон гэрэл зоогод өгсөн байх шүү. Энэ одоо тоногт хөрөмж манараа илүү байх шүү. Тэг гэдэг ч юм уу. Тэдгээр зүйлүүдэд бид нар зөвлөгөө өгдөг учраас одоо тэр тал дээр харьцангуй гайгүй. За тэгээд мэдээж яг тухайн барилгыг зөвхөн барилга гэхгүй бас гадна талыг нь бас зохицоор шийдэх шаардлагатай учраас тэднэр дээр одоо ногоон байгууламж нь дор хаяж 30% байх хэвээр. За ногоон байгууламжны хувьд зөвлөг ордоггүй учраас заавалчгүй навчит урмал тавьж өгөө гэдэг ч юм уу те. Яагаад гэвэл навчит урмлаас хүчил төрөгч ялгардаг. Одоо зөвлөгнөөс хүчил төрөгч ялгардгүй гэдэг ч юм. Тэр жижиг сажиг одоо зөвлөгөөнүүдийн нөгөөд тухайн одоо зургийг зурж байгаа компани маань одоо ингээд гүйцэтгэж шийдэж явждаг гэж ойлгож байна. Хөрөнгө оруулалт болон зээл санхүүжилт авахад ямар үе шатнаас тэр
санхүүжилтийг авах боломж нь бүрдэх вэ? Нөгөө pre certification гэдэг имийг авсан байхаас эхэлж болох уу эсвэл бүр тэрнээс өмнө ч байж болох уу? Тэрнээс өмнө ч байж болох. За тэрнээс өмнө гэхэлэр одоо юу үзүүлж яана гэсэн үг. Мэдээж тухайн компани портфолио хамгийн чухал те. За тэгээд яг тухайн барилга маань ногоон барилга болно гэдэгтээ бол яг тэр мэрэгчлэлтэнтэй эсвэл мэрэгчлийн компанитай хийсэн гэрээгэр бол одоо банкуд дээр бол баталгаажаад бид нар бол компаниудтай, клиентуудтай ингээд гурван уулзалтууд хийгээд явцдаг. За манай үйлчлэгийг аваад бид нар ийм талаас ингэж хамтарч ажиллаж байгаа гэдэг утгаар. Тэгэхээр pre-certification зарим одоо банкуд бол pre-certification авахыг заавалжгүй шаарддаг. Зарим газар бол шаарддаггүй учраас яг бүр яг төлөвлөлтнөөс нь бол ингээд зээлээ хөөцөлтөөд ногоон зээлээ хөрөнгө оруулалтаа татах бүрэн боломжтой. Энэтэй холбоотой янз бүрийн тийм фрод гэх үү зарлан байлан гардаг болов. Одоогор бол тийм юм бол байхгүй наа. За. Ирээдүйн чиг хандлагын талаар асууя л да. Энэ ногоон барилга түүний гэрчлэгээжүүлэлттэй холбоотой ирээдүйн төлөв байдал ер нь яаж өөрчлөгдөх бол эсвэл энэ тийм айхтар өөрчлөгдөх зүйл биш үү? Эсвэл төрөний таны хэлдгээр хүмүүс энийг нэх одоо онцгой зүйл гэж бодхоо болоод байх л ёстой зүйлсийн нэг гэж боддог байдлаар л одоо тэр маань яригдах уу? Миний бодлоор ер нь яг тийм болох бах тий тренд биш demand хэрэгцээ ер нь болох төлөвтэй байгаа. Яагаад гэвэл биднэрт одоогор хоёр дахь дэлхий гэж байхгүй нэ тий барилга баригдах нь тодорхой бид нар байгаль дэлхийдээ нөлөөлж байгаа. Тийм учраас одоо яг нөгөө нэг энэ барилгын стандарт маань үүнийгээ дагаад ногоон болох баха гэж би бол бодож байна. Магадгүй хамгийн ихний одоо жишээ нь энэ цахилгаан автомашин байж болох юм тий. Хэдэн жилийн өмнө энэ машины талаарх одоо хүлээлт ойлголт, хүлээн зөвшөөрөлт ямар байсан бэлээ, одоо ямар болчиход байгаа вэ гэдэгтээ бас ижил дүр зураг ирээдүйд барилга дээр харагдах байх л та тий. Яг үнэ. За сүүлийн асуулт. Та ногоон барилгын талаар болон түүний гэрчлэгээжүүлэлттэй холбоотой ажилласан туршлага цуглуулсан мэдлэг дээр үндэслээд танаас асуухад таныг ингээд нэг өдөр үйл хөдлөлт хөрөнгийн девелопер болгочлоо гэж бодъё. Та тэгвэл ямар төсөл хийх вэ? Ямар шинж чанартай төсөл хийх вэ? Юунд хөрөнгө оруулах вэ? Илүү нөгөө нэг одоо нэг шинээр гарч ирсэн ойлголт гэх юм уу яг байсан ойлголтыг одоо илүү тренд болж байгаа нэг ойлголт байдаг байхгүй biophilia design гэж байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээрээс хүн байгальд ойрхон одоо мэдрэмжийг одоо барилга дотор ч гэсэндээ авах. Одоо тийм мэдрэмжийг хэлдэг. Тэгээ бид нар одоо ингээд өөрсдийн яг одоо шууд эрүүл мэнд гэхээсээ илүүтэйгээр сэтгцэн эрүүл мэндэд бас ингээд маш их анхаардаг боллоо те. Хүн байгальтай ойрхон байснараа сэтгцэн эрүүл мэнд сайн байснараа бие махбод ч гэсэндээ ингээд эрүүл байдаг гэн тодорхой боллоо те. Ямар нэгэн төсөл, ямар нэгэн барилга девелопер байлаа гэж бодоход тухайн барилга дотор ороод би бас яг гадаа байгаа юм шиг, байгальд байгаа юм шиг тэр авдаг тэр мэдрэмжийг барилга дотор ч гэсэндээ авдаг байх. Тэр тийм одоо шин чанартай төсөл байх байсан болов гэж бодож байна. За нэмэд ногоон барилгатай холбоотой шин чанаруудаас та алийн заавал тусгаж алинд нь заавалч хөрөнгө оруулах. Яста яг алийг гэж бол хэлж чадахгүй би бүгдийг л оруулна. Яагаад гэвэл тэр одоо шаардлага тус бүр ямар их үнцэнтэй, ямар их ач холбогдолтой нэг жижигхэн зүйл байлаа ч гэсэндээ яаж их нөлөөлж байгаа гэдгийг би бол яг одоо ингээд нүдэрээ хараад, биеэрээ тулаад, бахархаад те явж байгаа хүний хувьд бол тэр тэдгээр одоо бүхэл шаардлагууд одоо надад бол маш чухал санагдчихж байна тий. Тэгэхээр яг нэг гин тэр нь энэ гэж бол үнэхээр хэлж чадахгүй байна тий. Хүүхд болгонтой хайртай гэж хэлмээр. За бидний урилгыг хүлээж авч сонирхолтой мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Монголд илүү олон барилгыг, орон сууцыг, төслийг ногоон гэрчлэгээтэй болох болтугай. Баярлалаа. Log Suppliers 2026 барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл, бүтээн байгуулалтанд хэрэгтэй шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчид болон төсөл хэрэгжүүлэгч девелоперуудыг нэг дор цуглуулах Log Suppliers 2026 Expo
таныг урьж байна. Үйл хөдлөл хөрөнгийн хангам нийлүүлэгч та бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуул. Худалдан авах чан ол. Үйл хөдлөл хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч та бүтээгдэхүүнээ шийдлээ хангам нийлүүлэгчэн олоорой. 4-р сарын 3-4-нд Ori Studios